За сайн бацгаана уу та бүхний өнөөдрийн минь үргээ санхүүжилттэй арилжааны ээлжид нэг хичээл маань эхэлж байна. За ингээд хэдүүлээд илгэц рүү анхаарлаа хандуулцгаая. За санхүүжилттэй арилжааны уул маань бид нар алхам 2 дээр хувийн арилжааны фирмүүдийг онцолж ярьж байгаа. Тэгээ энэ удаад Fidelcrest гэх нэртэй арилжааны фирмийг онцолт та бүхэндээ хүргэж байна. За Fidelcrest дээр нэг онцлог нэг ярих хэд хэдийн юм байгаа. За вебсайт руу хандаад орох юм бол Fidelcrest гэдэг англи улсад байгуулагдаад одоо бол Кипрд улсад бүртгэлтэй ийм хөрөнгө оруулалт менежмент. За тэгээд энэ бүр яг энэ хөрөнгө оруулалтынхаа тэр дундаа энэ Forex proprietary firm буюу хувийн арилжааны фирмүүд дээр дагнсан энэ чиглэлийн компани ийм сайт байгаа. Fidelcrest маань бол хэрэглэгчдийг үндсэндээ нэг ийм 3 төрлийн үйлчлэгээгээрээ татдаг. Энийг бол эхний ээлжинд дурдах юм бол үнэгүй нэмэлтнийг орлого яадаг. Өөр бусад арилжааны фирмүүд дээр бол үнэгүй нэмэлтнийг орлого санал болгодог газар бол бараг байхгүй. Юу гэсэн үг гэхээр phase 1 буюу эхний шатн дээрээ шаардлагаа хангаж чадаагүй хүмүүс нэмэлтээр нэг орлого өгөх боломж өгдөг. Нэг үгээр бол та бид нар төлсөн төлбөрөөрөө 2 ирэх авч байна гэсэн үг. Гэхдээ энэ маань зөвхөн 1-р шатанд хамааралтай гэдгийг сайн санаарай. За 2-дугаарт нь бол 2-дугаар шатнаас эхлүүлэн хуваалт хийдэг. Нэг үгээр бол эхний шатанд дийлэнх арилжааны фирмүүд бол бид нарыг 2 шалгуураар шүүдэг. Буюу эхний шалгуур дээр 10% ашиг хийгээд үүнийгээ давсан тохиолдолд дараагийн ээлжинд дахиад 5% ашиг хийж жинхэнэ аккаунт руу ордог бол Fidelcrest дээр бол энийг арай жоохон товч буюу эхнийхээ шатыг давж 2-доос нь эхлүүлээ чамд ингээ мөн хуваарлт хийгээд явъя гэдэг энэ хувилбараар яадаг. За 3-т нь бол өндөр дүнгээр эхлүүлэх боломжтой. За энэ ингээд өндөр дүнгээр эхлүүлэх боломжтой гэдэг нь мэдээж одоо бид нэр энэ proprietary firm буюу энэ хувийн арилжааны фирмийг ашиг олох гэж илүүтэй сонирхож байгаа. Дийлэн хүмүүст гол тулгардаг асуудал нь буюу арилжааны бага данстай эхлэхэд тодорхой хэмжээний ашиг хийхэд хүндрэлтэй байдаг. Энэ асуудлыг шийдэх үүднээс одоо өөрсдийнхөө мөнгийг хөшүүрэгдээд одоо $100-аар магадгүй энэ эрхийг авангуудаа одоо нэг $10,000 данс, $5,000 данс арилжих эрх хайдаг бол Fidelcrest дээр цаашлаад энийг 100,000, 200,000-аар тогтохгүйгээр шууд $500,000 сая аккаунт менеж хийх эрх олгодгоор онцлог байгаа. За энэ 3 давуу талыг энэ вебсайт дээр нь та бүхэн нэг хүчин танилцуулъя. За миний түрүүний ярьсан up to 1 million гэдэг жисэн вебсайт дээр бол яг $2 сая хүртэлх гэсэн байна. Гэхдээ энэ Pro Trader phase дээр та бүхэн харах юм бол шууд $1 сая аккаунтыг дээрхийг $2,899-оор аваад verification payout хамгийн бага ихтэй 5% өдөрт 5% алдах, дээдл нь 10% алдах байдлаар 30 хоногийн дотор арилжаад 10% ашиг хийх юм бол дараагийн шат 2-дугаар шатн дээр дахиад 10% хийх байдлаар явдаг. Тэгээд available bonus option гэдэг дээр та бүхэн харж байгаа second chance for free буюу 2 дахь орлого бол үнэгүй гэсэн байна. Тэгэхээр одоо дийлэнх арилжааны фирмүүдийг та бүхэн санаж байгаа хамгийн дээдэлтэй $200,000, $300,000 эхлээд цаашлаад энийг өсгөөд 4 сар тутам дансаа нуглах эсвэл одоо 25%-аар өсөх байдлаар явдаг бол Fidelcrest дээр энэ Pro Trader гэдэг ангилдаараа буюу яг одоо арилжааны арга барилаа нэгэнтээ олцсон хүмүүст шууд $1 сая аккаунт менеж хийгээд явах боломж олдгоо. За verification profit payout буюу миний түрүүний хэлсэн 2 дахь шатнаас эхлүүлээд шалгуураа авах юм бол $20,000 ашиг өгөх нэ. За тэгээд жинхэнэ аккаунтн дээрээ real аккаунтн дээр 80% ашиг аваад явах боломжийг ийм боломжийг олгодог. Энэ дээр бол нэг хэд хэдэн харуулах юм байгаа. За өндөр дүнгээр шууд эхлэх гэдэг дээр та бүхэн харсан $500,000 сая аккаунтыг шууд менеж хийгээд $500,000 дээр бас яг дөрөвний ашиг ингээ $10,000 гейн хийгээд явах юм боломжийг олгодог бол 2-дугаар шатнаас хуваалт хийх гэдэг энэ опшн түрүүний миний ярьсан одоо энэ 2-дугаар шатн дээрээ хэрэг амжилттай байх юм бол шууд $10,000 хуваалтыг төгсгөлтэй авах нэ. 10,000 еврог долларыг авах нэ. За энэ бол яг Pro Trader дээрээ байна. Тэгээд давхар энэ дээрээ micro trader гэж опшнтой. Энэ бол шинээр суралцж байгаа яг одоогоор арга барилаа хараахан олж амжаагүй байгаа бол
10,000, 25,000, 50,000 долларын аккаунтыг санал болгодог. Энэ мөн дотроо normal болоод aggressive гэсэн юм хоёр опшнтэй. Риск нь бол normal риск 99 еврогоор авах боломжтой. Тэгээд 2 дугаар фейзээ дуусгахад 200 долларын урамшуул авнаа буюу энэ анхны мөнгө бол буцаагаад авчих ийм боломжтой. Тэгээд 2 дахь орлого нь үнэгүй гэдэг энэ байдлаараа татдаг. За мэдээж ингээд энэ олон давуу тал тэр болгон ингээ хүмүүст нийтлэг байдаг учраас ингээд хүмүүс Fidel Crest гэдэг энэ авиа арилжааны фирмыг ингээд өөр бусад арилжааны фирмүүдийн хажуугаар ингээ шохоорхсоор байдаг. Тийм учраас өнөөдөр онцолж хүрэж байна. Энэ арилжааны платформ дээр бас гэхдээ өөрийн гэсэн судал тал бий. Нэг нь яг бодтоор та бүхэнд хүргэе. Миний хувьд бол энэ Fidel Crest дээр яг real dance бол удирдах байгаагүй. Эхний шатыг даваад хоёр дахь шатн дээр нь асуудал тулгарч исэн. Тэрэн дээр тэр хүртэл ингээ өөрийнхөө туршлагыг та бүхэнтэй хуваалцаж байгаа шүү. Цаашид магадгүй энэ дээрээ нэмэлт видео хэрвээ нэмэлтээр шалгуур өгөх бол нэмэлт видео бэлдэж оруулнаа. За тэр ямар ч байсан өөрийнхөө мэдлэгийн хүрээнд хүмүүсийн Fidel Crest-ийг ямар нэг байдлаар ингээд Fidel Crest-тэй орооцолчдөг учраас хүргэх нь зөв болов гэж хараад байна. Бодит дансан дээр дэнчингийн хэмжээ хязгаарладаг. За энэ бол нөгөө Fidel Crest-ийн нэг айгуу том сул талуудын нэг. Юу гэхээр та бүхэн ингээд Fidel Crest-ийн дүрмүүдийг унших юм бол айгуу олон энэ Кипр улсад бүртгэлтэй 357 гэсэн одоо утасны кодоос тань руу залгаж бас баталгаажуулалт хийдэг. За тэгээд энэ дээрээс дүрмэн дээр нь бас нэг юу байдаг вэ гэхээр жинхэнэ дансан дээр ороод ирэхээр эднийх дэнчингийн хэмжээг хязгаарладаг буюу lot size чинь хэд өндрөөр арилжахыг ингээ хязгаарлаад явчихдаг. Хэдий та одоо сая долларын аккаунт менеж хийж болоод тэрийг 1 2 дугаар шатандаа ороод яг real дансан дээр удирдаад ирэхээр яг сая доллар ингээ чөлөөтэй арилжж байгаа юм шиг өөрийнхөө дураар арилжахгүй. Нэг талаасаа бол яг риск менежмент, эрсдлийн менежменттэй энэ холбоотой боловч нөгөө талдаа бол хүмүүсийг жоохон боож байгаа байр байдал ажиглагддаг. За хоёрт нь бол өмнө арилжж байсан хослуудаа арилжахыг тулгадаг. За энэ бол айгүй нийтлэг гардаг. Та эхний шатаад аваад хоёр дахь шатаад авангуу таныг Telegram групп дээр өөрсдөө арилжаа штийн группт урьдаг. Та орж болно, орохгүй ч хийж болно. Тэр дотор нь бол нийтлэг яригддаг юм нь бол миний ингээ эхний үе дээрээ давсан хоёр дахь үе дээрээ эхний үеэд давчаад хоёр дахь үе рүүгээ ороход бас нэг жоохон цаг аваад идэг. Тэрэн дээр ингээд үзэж жагаад шалгаж жагаад зарим тохиолдолд юу гэж хариу ирдэг вэ гэхээр та ингээд хэд өндөр эрсдэлтэй ороод байна. Зарим тохиолдолд та ингээд энэ хослуудаа арилжиж чадах уу? Энэ хослуудаараа л арилжаарай гэд явцдаг. Дөрөвт нь бол энэ хасах руу ороход анхааруулдаг. Зарим тохиолдолд эрсдэлтэй арилжаа хийхэд арилжаа гэд хаачдаг. За тэгэхээр одоо нөгөө биднэрт бол та бүхэн харсан энэ дээр бол эхний шатанд daily loss буюу өдөрт алдах хэмжээ нь 5%, maximum loss буюу нийт алдаж болох хэмжээ нь 10%. Энэ бол ингээ уг нь тогтцсон заасан байгаа гэдэг. Гэвчиг энэ Fidel Crest талаас зарим тохиолдолд одоо нэг та үгдэн 5% биш нэг 1.2% руу явангууд гинт ингээд та айгу эрсдлээ арилжаа гэдэг ингээд дундуур нь ороод ирдэг. Энэ айгу гайхмаар. Тэгээ энийг бол бүр олон арилжаачд хэлдэг. Тэгэхээр эднийх дээр яагаад ийм асуудал тулгардаг вэ гэхээр би яг өөрийнхөө мэдх хэмжээнд бол та бүхэн тайлбарлахад Fidel Crest гэдэг групп байдаг. Одоо манайхаар бол хуучин анх эднийх 18 онд үүсгэн байгуулж байхдаа бол нэг юм хүмүүсээс хөрөнгө оруулалт татаад тэрнгээрээ энэ нөгөө Forex төвтэй өөр бусад юм онлайн арилжааны платформ болоод арилжааны арга барилууд руу ингээ хөрөнгө оруулсан. Тэгээд одоо жинийн банкны хүүг бол илүү өндөр хөрөнгө оруулалт өгөөж өгнө гэх үүднээс ингээ хөрөнгө оруулагчдаас мөнгө татсан. Тэгээд хамгийн багадаа одоо үгдэн 10,000 доллараас эхлээд хүмүүсээс хөрөнгө оруулалт татаад тэгээд тэн дээрээсээ ингээ өгөөжийн тодорхой хэмжээнд өгөөд явдаг. Тэгээд Fidel Crest Group маань одоо саяхан ийм вебсайтаа шинжилсэн. Хуучин бол илүү одоо банк ус санхүүгийн байгууллагатай илүү төстэй үйл ажиллагаа явуулдаг байсан. Тэр үүднээсээ одоо нэг хүмүүсийн мөнгийг эрсдэлгүй байлгах гад хит нөө жоохон ажиллаждаг. Бусад платформуудыг та мэдэх юм бол зарим тохиолдолд бол үүсгэн байгуулагч нь өөрсдөө нөгөө амжилттай арилжаа эрхэлдэг улсууд эсвэл ганц хоёр одоо амжилттай эрхэлж байгаа хүмүүсийн мөнгийг өсгөх үүднээс ингээ нөцөө хүмүүсийн ашиг сонирхол явдаг учраас харьцангуй дүрмүүд нь ойлгомжтой байдаг бол энэ тохиолдолд нөгөө хүмүүсийн мөнгийг оруулаад олон хүний мөнгийг оруулаад ирэхээр зарим тохиолдолд хэрвээ ингээд цаашаага хуваарлт хийж чадахгүй бол бүр ингээд дүрмүүд нь чангараа авчдаг.
За дундаж дэнчингийн хэмжээгээр арилжах шаардлагатай. За энийг бол нэг энгийнээр ойлгох юм бол та ингээд дунджаар нэг арилжаан дээр 0.5 лот ашиглаж исэн бол тэрнээсээ ингээд өндөр арилжаад ирэхээр ингээд анхааруулга өгöd идэг. Тэгэхээр тэр жоохон сонирн байдаг. Тэгэхээр тэрэн дээр та бүхэн анхаараарай. За тэгээд сэтгэл үлдээхийг шаарддаг. Энэ бол над дээр учирч исэн хамгийн одоо гайхамшигтай юм. Одоо Fidel Crest гэ та бүхэн ингээ харах юм бол Trustpilot гэдэг олон улс нийлэн хүлээн зөвшөөрөгдсөн сэтгэл хуваалцдаг энэ сайт дээр одоо Fidel Crest маань ингээ бүртгэлтэй компани нийтдээ 360 ревю өгсөн. Үүнийх нь 79% нь 5 оттой буюу excellent гэдэг маш өндөр үнэлгээ өгсөн байна. Яаж энийг ингэж авдаг вэ? Зарим тохиолдолд хүмүүс бол худалдаж авдаг гэдэг. Гэхдээ Trustpilot дээр нөгөө хэрэглэгч өөрсдөө бүртгэлээ үүсгээд илүү баталгаатайгаар оруулдаг учраас энэ дээр ингээд анхааруулга тавьсан байдаг. Тэнгүүд энэ дээр ямар асуудал үүсдэг вэ гэхээр Fidel Crest таныг эхний шатаад авах юм бол хоёр дахь шатны ингээд бүртгэл рүү орохоос өмнө таныг Trustpilot гэдэг энэ сайт дээр манай дээр ингээд одоо ревю бичиж өгөөч гэж шаарддаг. Өөр ямар ч компани дээр ийм үлдэхийг шаарддаггүй. Тэр үднээсээ энэ Fidel Crest бол нэлээд ийм ширүүн одоо жоохон шахдаг гэсэн үг. Тэгэхээр тэрийг нь та айгу анхаарах хэрэгтэй. Тэр ч үднээсээ бол ингээ орлож үзсэн хүн болгоно л баг ингээд ревю бичиж өгөх шаардлагатай болоод идэг. Тэгэхээр сүүлийн үед энэ эхэлсэн байж магадгүй. Хуучин бол гайгүйсэн юм шиг үлээ. За арилж байгаа удаан барьдаг хүмүүс тохиромжгүй багадаа 10 өдөр арилжаа их. За энэ бол яхаа мэдээж байдаг нөгөө арилжааны 10 өдөр гэдэг дүрэн бол өмнөх платформуд дээр ч гэсэн дурддагддаг. Тэгээ энэ тохиолдолд бол тэрнийг ингээ доошлуулах ямар сонирхолгүй байгаа нь харагддаг. Юу гэхээр ингээ та арилжааны 10 өдөр арилжах хэрэгтэй. Та swing trader байсан үл хамааран жижиг арилжааны ингээ 10 өдөр арилжаа хийх хэрэгтэй. Тэгээд энэ дээр нөгөө дөрөвний яасан дээр дундаж дэнчингийн хэмжээ гэдэг юм нь ороод ирдэг. Тэр нь жоохон ингээ заримдаа шаардлага тавьчихдаг. Одоо та бусад платформуд дээр бол хоёр арилжаагаар амжилттай арилжаад үлдсэний нэм жижигхэн арилжааныг явуулдаг бол энэ тохиолдолд бол заримдаа дундаж хэмжээгээр арилжаач гэдэг ийм notification ирэх эрсдэлтэй. Яг надад бол ингэж ирж байгаагүй. Гэхдээ айгүй олон хүн Telegram дээр ийм сэтгэлүүдийг үлдээсэн байдаг. Тэрхээ олон дүрмтэй зарим дүрм нь ойлгомжгүй өөрөөр тайлбарладаг. За энийг бол та ингээ мэйлээр явж байхдаа харна. Ингээд айгүй олон дүрм байгаа. Тэгээ services, тэгээ нөгөө компаниасаа яаж хэрхэн мөнгө орохсон, төлбөрийн систем, хэрэглэгчтэй яах, client section, demo trading гэдэг юм нь яаж явагдیں۔ Forbidden trading practices гэдэг дээр хэдий ингээд арилжааны арга барилыг чинь хамаагүй та өөрөөрөө арилжиж болно гэж байгаа боловч бусад платформуудыг бодвол дундуур нь орж ирэх тэгээд энэ өөрсдийнхөө энэ дээр оруулсан дүрмүүдээ өөр ингэ тайлбарлах юм их гардаг. Тэгэхээр тэр бол жоохон ойлгомжгүй хэсэг байдаг. За тэгээ богино цаг дээр арилжиж чад дэнчингийн хэмжээ заачдаг бол хязгаарлалт мал. Тэгэхээр одоо нөгөө богино цаг дээр одоо 0.1 лотоор ингээ арилжаад ч юм уу эсвэл нөгөө багаар ингээ ашиг хөдөлгөөд явъя гэхээр заримдаа ингээд дэнчингээ нэмэгдүүлэх багасгахаар жоохон төвхтэй байгаа гэдэг. Тэгэхээр энийг сайн анхаараарай. Тэгээд хамгийн нэг сүүлд нь бол copy trading. Тэгэхээр та магадгүй FTMO, MyForex Fund гэдэг өөр бусад арилжааны платформуудыг сонирхож ашигладаг бол copy trading-ийг сонирхож байгаах мэдээж. Юу гэхээр одоо нэг арилжааныхаа төлгөөг гаргаад тэрийгэ одоо copy trading платформуудыг төлөвүүдийг ашиглаад өөр бусад платформуд руугаа ингээд зэрэг арилжах боломжийг сонирхож иж магадгүй. Тийм бол Fidel Crest дээр бол энэ боломжгүй. Та manually оруулах юм уу? Эсвэл заавалчгүй Fidel Crest дээр зориулж ингээд төлгөө гаргах хэрэгтэй. Яагаад вэ гэхээр одоо та Fidel Crest дээр нэг арилжаа 2-3 аккаунт зэрэг нэгээд явсан ч хоорондоо төстэй болвол нэгт блоклно. Хоёрд өөр бусад платформ дээр арилжж байгаа хуулаад оруулахад бол хуулаж оруулахыг бол зөвшөөрдгүй гэсэн. За тэгээ хамгийн сүүлд нь бол удаан хүлээлгдэг. Энэ бол нэлээд төвхтэй санагддаг. 2-30 хоног. Тэгэхээр та эхний фейзэд авчаад хоёр дахь фейз руугаа оронгууд тухайн нөгөө Fidel Crest компани маань одоо яаж явж байгаас хамаарат нэг жоохон хүлээгдээд идэг. Гэхдээ бол энэ бол яг тухайн хүн болгон дээр өөр яг 30 хоног гэсэн байхгүй 2 хоног гэсэн байхгүй дилинг платформуд дээр ажлын цагуудаар бол нэг 2-4 цагийн 2-3 цагийн дотор шийдэгдээд макс нэг өдрөөр та ингээ мэйл маргааш өглөөс ирэхэд мэйл ирчнэ гэж хүлээдэг болвол хэдий Европ цагийн зөрүүтэй ингээд мэйл утгагүй ирчнэ гэж хүлээдэг бол энэ тохиолдолд бол энэ удаан хүлээн. Тэгээ та ингээ мэйл бичээд гомдол бичээд хүч намайг ингээд миний арилжааг ингээд лот сайз нь амар өөр байна гэсэн байна. Энийг би хинтээ ярьж болох уу гэл ингээд мессеж бичээд идэг боловч зарим тохиолдолд
тэр нь ингээд удаан хүлээгдээд идэг. Гэхдээ бол энэ одоо юу гэдэг хүн болгон дээр энэ бол адилтай гэсэн үг биш ээ. За Fidel Crest маань ингээ лого нэг юм арслангийн нисэж буй арслангийн одоо Европт байдаг ING гэдэг банктай төстэй ийм логотой. Тэгээ энэ компани хувьд бол та бүхэн нөгөө ийм үнэхээр онцгой 3 одоо бүтээгдэхүүнийг санал болгодог. Нэгт бол та төлбөр төлсөн мөнгөөрөө 2 орлого хийх буюу эхнийхээгээ даваагүй тохиолдолд нэмэлт нэг орлого optionally ингээд танд нэмэгддэг. Энэ бол одоо эхнийхээрээ магадгүй болоогүй бол хоёрдугаараа болох том боломжийг танд олгож байна. Хоёрт нь бол хоёрдугаар шатнаас эхлүүлэн хуваалт хийдэг буюу яг нөгөө тодорхой хувь байхгүй ч гэсэн танд хоёрдугаар шатаад авах юм бол хэдэн төгрөөр нөгөө дансаа нээснээс хамааруулаад урамшуул олгодог нь бас яг ингээ мөнгөний яаралтай хэрэгтэй байгаа. Мөн мэдээж өөрийнхөө хүчил зүтгэлийг өнлүүлэе гэж байгаа хүнд бол нэлээд таатай. Гуравт нь бол өндөр дүнгээр шууд эхлүүлэх боломжтой буюу та заавалчгүй одоо 100 мянган долларын аккаунтаар эхлүүлчихэд тэрийгээ сая доллар болгох гэж одоо 8 сараас 1 жил хүлээх шаардлагагүйгээр шууд 2899 доллараар 99 еврогоор худалдаж аваад сая долларын аккаунт эхнээсээ менеж хийгээд тэрийгээ дээдл нь 2 сая доллар болгоод явах боломжтой. За тэгээ миний сүүлд нь та бүхэнд хэлэх юм бол Fidel Crest гэдэг платформыг та явцын донд бол яалтчгүй сонирхож магадгүй. Тэр чинь үднээсээ бид нэр энэ санхүүжилтийн арилжааны платформуд дээр MyForex Fund-ыг бол нэмэлтээр оруулж байгаа ч гэсэн Fidel Crest-ийг онцолж оруулж байгаа. Ягаад тэгэхээр өөр одоо FTMO, Fiverr, MMF-ийг ингээ сонирхож үзсэн усуд ингээд энийг Fidel Crest гэдэг нэг юм яваад их энийг үзчих юм уу гэд үзэнгүүтээ заримдаа сэтгэл хангалуун, заримдаа бол айгүй ундуудсан байдалтай байдаг. Тэгэхээр та юу хүлээхээ бол нэг мэдчих хэрэгтэй гэсэн үг. За тэгээ Fidel Crest гэдэг групп маань бол энэ технологи дээр бол хөрөнгө оруулж байгаа. Нэг талаар бол сайн, нөгөө талдаа бол олон хүний мөнгийг авч хэрэгжүүлж байгаа болохоор илүү хатуу арга барилаар явах гээд байдаг шүү. Тэгэхээр тэрийг нь сайн анхаараарай. Тэгээ дээрэс нь энэ бонус опшнуудтайгаа сайн танилцаад алийг нь ямар үед авах боломжтой гэдэг талаар нь сайн ойлголттой болохыг хичээх хэрэгтэй. Тэгээ энэ вебсайтууд дээр нь тавигдсан мэдээллүүд нь харьцангуй гайгүй тавигддаг. За тэгээ таныг бол энэ сэтгэлд нь бол бүрэн автаж болохгүй яг өөрийнхөө одоо арга барил тохирсон байдлаар ашиглаад явбал зүгээрээ. За тэгээ сүүлийн үг хандаж хэлэхэд Fidel Crest-ээр бол яг өөрийнхөө арга барилыг тодорхой хэмжээнд олцсон хүмүүс тогтмол одоо яг тухайн арга барилаар арилждаг хүмүүст илүү тохиромжтой гэж зөвлөх байна. За та бүхэн амжилт хүсье. Баярлалаа.